Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп $500 тэрбум санхүүжилтээр Химилойны дэд бүтцүүдэд байгуулах Stargate төслөө танилцуулсан. За ийхүү Америк нэгдсэн улсын төвтэй томоохон технологийн компаниуд хэдэн 100 тэрбум доллараар үнэлэгдэх Химилойны дэд бүтцүүдийн төслүүдийг зарлаж байх үед бүгд найрамдахтад ард улсад төвтэй өмнө нь хинийч нэрийг сонсож байгаагүй DeepSeek гэх нэртэй стартапын Химилойны модель цахиурын хөндийнхнийг сандаргаж байна. За тус компани хамгийн сүүлд танилцуулсан R1 нэртэй модель нь OpenAI компани хамгийн хүчирхэг хамгийн сүүлд танилцуулсан өвнэг модельтэй энд үзэхүйц хүчин чадалтай мөртлөө хамаагүй бага өртгөөр бүтсэн гэдэг нь бол гол онцлог нь болж байгаа юм. За энэхүү технологийн салбарын хамгийн чухал дэвшлүүдийн нэгт тооцогдож байгаа химэл оюуны салбарын тоглоомын дүрм өөрчлөгдөхөд тун ойрхон байна. Өнгөрсөн жил OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман $780 санхүүжилт татах зорилготой байна гэх мэдээ цацагдаж хэсэг шуугаад амжсан. Ийм их хэмжээний хөрөнгө оруулах ямар ч хувь хүн байгууллага засгийн газар дэлхий дээр байхгүй. Гэхдээ химэл оюуныг масс хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд үүнтэй ойролцоо хэмжээний зардлаар шинэ дэд бүтцүүд бүтээн байгуулах шаардлага үүсэж байна гэсэн тохиог тэрээр өгөхийг хүссэн юм. Бид хоорондоо бүх төрлийн мэдээллээр нэвт холбогдсон дижитал ертөнцид амьдарч байгаа. Уг дижитал ертөнцийн мэдрэлийн систем нь дата төвүүд юм. Бидний үдсэн бичлэг, илгээсэн мессеж, дарсан лайк, онлайнаар захиалсан бүтээгдэхүүн бүгдээрээ дата төвүүдээр дамжиж очих ёстой газараа мэдээлэл нь хүрдэг, эсвэл хадгалагддаг. Иймд технологийн зориултаас хамаарат дата төвүүд хоорондоо харилцан адилгүй. Аль нэг дата төвийг өөр зориултаар ашиглахын тулд доторх бараг бүх төхөөрөмжүүдийг нь солих шаардлагатай болно. Дижитал хэрэглээ тасралтгүй өсгийн хэрээр дата төвүүдийн тооч тасралтгүй нэмэгдэж байна. Эдгээр байгууламжуудыг барих, удирдах нь нарийн мэрэгжлийн ур чадвар шаардсан хамгийн эрэлттэй ажлуудын нэгээр нэрлэгдэх болжээ. Дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан хамгийн эрэлттэй мэрэгжлүүдийн 5 дугаарт дата төвийн мэрэгжилтэд ирэмблэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь технологийн компаниуд химэл оюуны дата төв барих бүтээн байгуулалтын санхүүжилтэд нэмэгдүүлж байгаатай холбоотой юм. Microsoft ч нон гарсны дараахан энэ жил $80 тэрбум дата төв барихад зарцуулахад зарласан. Тэдний барих дата төвүүд Америк нэгдсэн улсаар хязгаарлагдахгүй бусад орнууд дахь хөрөнгө оруулалтаач нэмэгдүүлсэн. Индонезид $1.7 тэрбум, Малайзад $2.2 тэрбум, Энэтхэт $3 тэрбум хөрөнгө оруулалтаар дата төв барихаар болсон билээ. Мөн Таиландд үүлэн технологийн дэд бүтцийн төв барихаар болсон. Ингэхдээ дан ганц бүтээн байгуулалтаас гадна тухайн орны мэрэгжилтнүүдэд химэл оюуны боловсрал олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Харин сошиал медиа гигант Meta компани $65 тэрбум, Amazon AWS $10 тэрбум санхүүжилтээр дата төв барина. Технологийн гигантууд нийтдээ энэ жил $180 тэрбум дата төв барихад өрөх төлөвтэй байна. Энэ хооронд томоохон улс орнууд ч гараа хэмхээс суулсангүй. Их Британи OpenAI-тай өрсөлдөхүйц компани байгуулах зорилгоо саяхан зарлаад байгаа. Энэтхэг болохоор технологийн томоохон компаниудад ажилладаг инженерүүдийнхаа нөлөөгөөр хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж байна. Харин хятад чипний орогт орсон ч асар хямд өртгөөр тэргүүлэх модельүүдийг хөгжүүлж байгаа нь Америк нэгдсэн улсын гол санаа зовлосон асуудал болж байна. Сүүлийн өдрүүдэд цахиурын үндийг сандаргаж байгаа хятадын стартап бол DeepSeek. Тэдний хамгийн сүүлд танилцуулсан R1 модель OpenAI-ийн хамгийн хүчирхэг эргэцүүлэн бодох чадвартай гэж тодорхойлогдож байгаа өвнэг модельтой энэ зэрэгц хэмжээний үзүүлэлттэй гэдэг мэдээлэл хаа сайгүй цацагдж Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ $600 тэрбум унах шалтгаан болов. DeepSeek стартапыг 2023 онд химэл оюуны чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг Highflyer нэртэй хэд сангийн хамтран үүсгэн байгуулагч Liang Wenfeng үүсгэн байгуулжээ. Тэд 2023 оны 4-р сард үйл ажиллагаагаа том хэлний модель болон хүний оюун ухаантай дүүцхүүц химэл оюун буюу AGI бүтээх зорилгоор тусдаа гарчээ. Хамгийн ачаалалтай нэг сурвалжуудын мэдээлж байгаагаар DeepSeek ямар нэгэн нэмэлт хөрөнгө оруулалт татаагүй одоо хүртэл Highflyer сангийн бүрэн эзэмшилд байгааж. DeepSeek-ийн талаарх шуугаа энэ сарын ихээр илүү хүчээ авч эхэлсэн. Шалтгаан нь тус стартап химэл оюуны салбарт тэргүүлэх ChatGPT-г бүтээгч OpenAI компани хамгийн сүүлийн үеийн өвнэг модельтэй өрсөлдөхөөс R1 их тунгаан бодох чадвартай гэж тодорхойлж байгаа модельөө танилцуулсантай холбоотой. R1 нь нээлттэй их платформд суурилсан учраас химэл оюуны хөгжүүлэгчид уг моделийг үн төлбөргүй ашиглах боломжтой. Үүнээс гадна хэрэглэгчид ч бас үнэгүй ашиглах боломжтой учраас хамгийн өндөр таталттай аппликейшн болоод байна. Харин OpenAI-ийн өвнэг модельийг хязгааргүй ашиглахын тулд сард $200 төлөх шаардлагатай.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Америк нэгдсэн улс 3 удаа Хятадд чипний ориг тавьжээ. Энэ хоригуудын хажуугаар маш хүчирхэг хэмэл оюуны модель хөгжүүлж чадсан нь захиурын өндийнхний гол ярианы сэдэв болж байгаа юм. Тэдний хичнээн график карт ашигласан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа хэдий ч зарим шинжээчид R1 моделийн өртөг 5.6 сая доллар гэж таамагласан нь бүр ч олон хүний гайхширлыг төрүүлж байна. Энэ нь Метагийн хамгийн сүүлийн үеийн Llama моделийг бүтээсэн зардлын 10% нь ч хүрэхээргүй мөнгөнд үе юм. OpenAI компанийн хувьд одоогийн байдлаар хичнээн төгрөгөөр өөрсдийнхөө моделийг бүтээж байгаа гэдгээ нээлттэй зарлахаа болсон. Тийм ч учраас OpenAI компаниг нэрэн дээр нээлттэй мөртлөө өдөр өрх тусам хаалттай хайрцаг болж хувирсаар байна гэж технологийн салбарын мэрэгжилтнүүд шүүмжилсээр байгаа юм. Ямар ч байсан DeepSeek одоо хүртэл хэмэл оюуны салбарын гол тоглогчид гэж нэрлэгдэж байгаа OpenAI, Anthropic, Google-с хав илүү бага зардлаар өрсөлдөө үзүүлэхүйц модель бүтээж чадсан гэдэг нь тодорхой. DeepSeek-ийн амжилт хэмэл оюуны модель бүтээх өртгийн талаарх ойлголтыг эрс өөрчилж магадгүй байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд Nvidia-гийн сүүлийн үеийн картгуул бол хүчирхэг хэмэл оюуны модель бүтээх боломжгүй мэт яригдж байсан. Тиймээс ч технологийн компаниуд тэдний хамгийн сүүлийн үеийн график картуудыг хамгийн дөрөнд худалдаа авахын тулд очролдог болоод байсан юм. DeepSeek-ийн мэдээллийн араас өчигдөрлөхэд Nvidia-гийн нэг хувьцааны анш 13% оруулж $600 тэрбум үнэлгээгээ алдаад байна. Энэ нь хэмэл оюуныг бүтээх өндөр өртөгтэй гихөөс хагарч буйлрал байж болох юм а. DeepSeek-ийн шуугиан бусад томоохон технологийн компаниудын ханшинд нөлөөлж дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн хөрөнгө хэдхэн хоногийн дотор $108 тэрбум буурчээ. Одоогийн байдлаар хамгийн өндөр үнэлгээтэй 10 компани 8 нь Америк нэгдсэн улсад төвтэй технологийн компани дэж өрсөлдөх чадвараа алдахгүй гэх юм баталгаа байхгүй. Шинэ технологид товсож чадахгүй бол ямар ч том компани дампуурлаа зарлаж болохыг Nokia-гийн жишээ бидэнд тод харуулсан. Энэ түүхийг хэн ч давтахыг хүсэхгүй мэдээж. Иймд Америк нэгдсэн улсын зүгээс асар өндөр мөнгөн дүнтэй төслийг эхлүүлээд байгаа нь Stargate юм. Ерөнхийлөгчийн ажлаа аваад удаагүй байгаа Дональд Трампын эхний ажлууд нь технологийн салбартай холбогдож байгаа. Энэ нь түүний тангараг өргөх ёслолд яагаад технологийн гигант компани удирдлагууд урдуур судал эзэснийг ч багч гэсэн тайлбарлаж байгаа болов. Stargate төслийг танилцуулахад Дональд Трампын хажууд байсан эрхмүүд бол Японы SoftBank-ийн гүйцэтгэх захирал Masayoshi Son, Oracle компаниг гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч Larry Ellison, OpenAI-ийн гүйцэтгэх захирал Sam Altman. Тэд ихний ээлжинд $100 тэрбум санхүүжилтийг Stargate төсөлд оруулна. Харин эх жил багтаан үлдсэн $400 тэрбум дата төвөдөө барих юм. Яг одоогийн байдлаар OpenAI болон SoftBank тус бүр $19 тэрбум хөрөнгө оруулж төслийн 40%-ийг эзэмшгэр олжээ. Харин Oracle болон хөрөнгө оруулалтын MGX компаниуд тус бүр $7 тэрбум хөрөнгө оруулахаар болсон байна. Харин үлдсэн нь зээл болон нэмэлт санхүүжилтээр бүрдүүлэх юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уг төслийг түүхэнд хамгийн том хэмэл оюуны дэд бүтэц гэж нэрлээд байна. Oracle-ийн гүйцэтгэх захирал Larry Ellison энэ төслийн хүрээнд хэмэл оюуны тусламжтайгаар эрүүл мэндийн салбарт тесрэлтэж хавдрын эсрэг вакцин гаргах боломжтой гэсэн. Харин OpenAI-ийн гүйцэтгэх захирал Sam Altman энэ төслийн тусламжтайгаар AGI буюу ерөнхий хэмэл оюуныг удахгүй бүтээх, бүр цаашлаа супер хэмэл оюуныг бүтээгч боломжтой гэдгийг онцолсон юм. Тэрээр өмнө нь өөрийн сошиал хаягтаа AGI-г бүтээх арга замыг олсон гэж постлж байсан. Stargate төслийн хүрээнд баригдах дата төвөдөд OpenAI хамгийн хүчирхэг модельудаа сургах давуу талуудыг эдлэнэ. Иймд тэдэнд үнэхээр хүний оюуханаас давсан хэмэл оюуныг бүтээх боломж бүрдэж байна гэж ойлгож болох юм. Ийхүү хагас их $80 санхүүжилттэй маш том амбицтай төслөө зарласан багийнхан эхнээсээ шүүмжлэлд өртөж эхлэв байна. Дональд Трампын шин засаг захиргаанд ажиллахаар болгоод байгаа Elon Musk тэдэнд үнэндээ ийм их хэмжээний мөнгө байхгүй гэсэн юм. Тэрээр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын хамгийн том донор байсан билээ. Stargate төслийн тооцоолох системийг гол хүчирхэгжүүлэгч нь Nvidia-гийн график картууд байна. Гэхдээ нөгөө талд хоригт орсон ч өрсөлдөө үзүүлэх потенциалтай стартап цахиурын хөндийн хаалгыг балбаж эхлэв байна. Яг энэ мөчийг технологийн салбарын анхны сансар төөрсөн Sputnik хиймэл дагуултаа зөөрлөж байна. Дэлхийн нийтээр 2022 оны 11-р сард ChatGPT-ийн нээлтээр хэмэл оюуны 90 эрснийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч шинэ эрэнд бэлдэж эхэлсэн. Дэлхийн түүх ChatGPT-гээс хойш ChatGPT-гээс өмнө гэж бичигдэх чухал мөчөд бид амьдарч байна. Гэхдээ нэг талд нь хэдэн тэрбум доллараар хэмэл оюуныг бүтээхийн төлөө улаарч байхад нөгөө талд нь маш бага өртгөөр бүтээж болохыг харуулсан жишээ гараад ирлээ. Технологийн салбарын тоглоомын дүрм өөрчлөгдөж байна.